Асем гэж дуустдаггүй хэрүүл дундардаггүй гай нэг шиг байна. Монголыг дэлхийд таниулна гэх аман рекламаар ирж авч энэ гайтай ажиллагаа жирийн монголчуудыг л хөлдөө чирч үрж дуусгаж байна. Дээгүүр Асем хотхон бенз май баг дөрвшгөж боржуур зам тавтаагээд ёстой энэ далдаад найрлаж байгаа хэдий ч доод иргэдээ дэндүү харис ширүүн хандаж байгаа мэдээлэл тархаад байна. Нийслэлийн захирагчийн албанаас автобусны буудал дээрх түвшнүүдийг албадан зайлуулах болсон гинэ. СМ-ийнхнаас ичиж үн тэргэндээ нийтдээ 450 гаруй түвшнүүдийг албан зайлуулах юм гээ. Нийслэлийн захирагчийн албаны хийх ажил үүргэл иргэдээ ажил орлоготой хангалттай сайхан амьдруулах чиглэлийг л эрхэм болгох явдал юм. Ямар ч улс орн өөрийнхөө иргэдийн ажимдрлыг дээшлүүлэх үндсэн үүрэгтэй байдаг. Харин манай өнөөдрийн нийслэлийн захиргаа болохоор зөвхөн нийслэлийн дарга нараа л бүхэл бүтэн Улаанбаатар хотод өөрсдөө амьдрах гэж маятай ажилласаар 4 жилтэйгээ золгоод байна. Батүл захирагчтай хотын захиргаанд бол гадаадын иргэн гадаадын зочдол нэгдүгээр тавигдана. Монгол хүн бол ёстой хогийн савныг үнэгүй. Тийм ч зочин ирэх гэж байна тэр муусан хатуудыг зайлуулъя. Ийм ч хүний гондоодсон байна тэгж болохгүй уучлалгүй. Тийм ч гадаад үнийг шорон дайвартай хийчиж очиж ирэхгүй болохгүй. Тийм ч хурал зөвлөгөө болох гэж байна. Иргэдээ фотоос гаргая гэгчлэн гадаадынхан бол хүн Монгол хүн бол хог новш мэд хандсаар ирлээ. Ямар их сусардал, ямар их бүгс долоолтой. Гадаад хүний бүгс тийм гоё байдаг юм уу гэж нийслэлийн эрхэм захирагч Монгол улсын баатар ноён Эрдэнэ Батүлээс зориуд асууя. Бид их нутаг төрлөх хоттой амьдарч байд яахлаараа дандаа хаа газрын нэг тэнэмлээс айж ичиж цугтааж хаа газрын хэн мэдэгдэхгүй цагаачаас болж аж амьдралаа залгуулдаг дэлгүүр оршоо мухлаг түцнээсээ хагасах ёстой юм байна. Та хэлээд аль та? Та ингэхэд хэний агент вэ? Монголын иргэдийн төлөө ажиллах ёстой хүн үү? Аль эсвэл гадныхны өмнө хүлээсэн үүрэгтэй гадаадын тагнуул агент уу? Хэн танд Монголынхаа иргэдийг ад үзэж амь амьдралаар нь надаж гадны дотны зочдын өмнө тойл засаж дор шааж хотын иргэдийг манд хөөжлөх эрхийг олгосон юм бэ? Та ингэхэд Монгол улсын иргэн мөн үү? Монгол улсын баатар хүн мөн үү? Монгол улсын иргэн бол монголчуудынхаа төлөө зүтгэх ёстой юм. Монгол улсын үе үеийн бааtruуд маань Монголынхаа ард түмэнд тусгай тогтнолын төлөө алтан амиа өргөсөн байдаг юм. Бодвол та улс их орныхоо нэр нүрийг бодсондоо инглээ гэж хэлэх биз? Гадныхын сайн сайхан харагдахын төлөө 450 гаруй зүйлсийг алдсан зайлуулж түүний ард амь амьдралаа залгуулж 450 өрх гэрийн хэдэн мянган иргэний амьдралыг сүйтгэн тийм сайхан уу гэж асууя. Монголчуудад Монголдо хуулийн дагуу амьдрах хэрэгтэй. Хуулиас авсан журам гэж